Та сайн сонслоо. Тэгэхээр иргэний нийгмийн байгууллагын ашиг төлөвлөлт тухай хууль иргэний нийгмийн байгууллагын санал бодол тусгагдсан уу? 그러면 시대 대지를 글씨 기능들에 다 가를 돌리시는 되는 걸 알면 좋아요. 그래서 그 위에 어쩌고 그때들 이 호흡이 들어서 앞으로 해주고 싶다라고 내가 나라에 서야 막히고 가야 되고 야 저거는 보셔보다 여러분들 왔을 때 이제 모르는 시 샤다고한다고 쓰면 그걸 다르게 들죠. 그리고 음식을 해야 되는 어떤 것들이 그 답변사 무슨 가치는 다섯명 바다 하루스 돈은 주시 그러면 내가 가서 주시 그래 약 하루스 아이들 주시 어떤 하루스도 어떤 그런 하루스 해주고서 지금은 저번에도 무슨 게 아직도 나가고 여러분들 어떤 사람들이 스티도 어디든 어디서 무슨 하고 있으면 어떤 그런 현지는 그림을 갖다는 게 같습니다. 그 주식이 여러분 그림을 뭐라 그래 아쉽게 하고선 구치되는 게 같습니다. 그때는 그치 어느 그래도 시간도 있는 주스는 그래서 어떤 아주 그런 거 담아놨다고 소리가 내가 저렇게 싶었지. 내가 뭔가 통보 이거 오신들을 달리는 거 해보는 거 있죠. 그 필요는 뭐 오신들을 아름다운 오신들을 올지야 그 아다시 버스 내려 가서 인자치 좀 하고 그리고 뒤치는 데가 나서 내가 늘 하여도 내서 먹는 아르트 내가 나의 자신도 이로서 그걸 마시고 좀 알고 가서 그걸 치료도 받고 근데 내가 그 자신을 도대체 알고도 쓰는 체제고 이거를 가서 잔다고 가서 있는 대로 쓰는 것도 그래서 알고도 가서 그 이로서 내가 자신도 아주 할때 오래서 것도 같고 근데 알고도 학자들 하는데 너무 자수 나가 그렇죠 어떤 나와서 거로 거기지를 치면서 어떤 원원지로 하고 그리고 수업에서 있으면 자 되죠 갖고 이거는 어떤 과자들들 이제 수업에서 호흡이나 어떤 야가 자신들을 내가 같이 마셔 누구누구 미치지만 가서 이거 또 어떤 그 자식들을 ерөнхийдөө бидний төсөлтөд өгөхдөө бол та мэдээлэлгүй байх нь аргагүй яа тэгэхээр хуулийн эцсийн одоо баталсан хувилбар нь бол албаны гар дээр чирэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр биднэрт одоо яг байгаа мэдээлэл нь бол энэ 2006 оны хууль бол ер нь тэр чигээрээ шахуу батлагдсан. Тэрэн дээр нэмж одоо ерөнхийлөгчийн хориг туслагдсан гэж ойлгож байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ хууль батлагдангууд хайгуулын тусгай зөвшөөрлөд нэмэгдээд олгогдох нь. Тэгэхээр нөгөө хайгуулын тусгай зөвшөөрөл дагсан лицензийн 8 ерөнхийлөгч анх энэ хоригийг тавихтаа бол зүгээр нэг санаанасаа зохиогоо тавьчихаагүй байх. Үнэхээр Монгол улсын газар нутаг бол текстүүдэд хэлэхэд те шүүрэн шанах шиг болсон. Тухайлбал Өмнө Гой аймгийн газар нутгийн тал хувийн лицензтэй гэдэг юм те. Ийм байдал төрсөн учраас хориг тавьсан байгаа гэдгийг бол олон нийтэд бол мэдж байгаа. Тэгээд энэ хайгуулын зөвшөөрлийг ингээ олгоод ирэхээр нөгөө зампраагүй байдал үүсэхгүй. Нэг компани хайгуулын зөвшөөрөл авчихаар нөгөөдгөө зарцдаг ийм байдлыг хориглох ч юм уу ийм залтуудыг хуулийн төсөл тусгаж өгч чадсан болов. За тэр хайгуулын 8 гэдгийг зэгцлэг зөвлөхөөр одоо заалтууд уг нэлээд оруулсан юм. Зарим нь хасагдсан. Ямар заалт оруулаад ямар нь хасагдсан бол хайгуулын лицензийн талбайг бид нар 3 дахин оруулж багсгаж ирсэн. Тэр бол батлагдсан байна. Хажлын хэсгээр явуулсан дунд бол хайгуулын лицензийг шилжүүлэхгүй байх гэсэн юм заалт тэр бол хасагдсан байна. Яагаад гэвэл энэ бас өөр их онцлогтой. Жишээлбэл зарим компани бол зөвхөн геологийн тодорхой нэг төрлөөр чиглэсэн байдаг. Тэгэхээр тэр жижиг компани бол олборлолт явуулах боломжгүй болно шүү дээ. Энийг бол лицензийг шилжүүлэхийг зөвшөөрдөг. Энэ бол угаасаа энэ салбарын онцлог юм байна. Энэ лицензийн 8-ыг яаж зогсоох вэ? Бид нар лицензийн төлбөрийг нэмж өгсөн. Тэр нь бид нар тэр талбай буцаадаг одоо талбайг 20%-ийн 10% ингээд авна. Тэгэхээр чинь талбайгаа буцаахаас өмнө нөгөө зэжлэж таарна шүү дээ. Тэр заалтууд орсон байсан. Гэвч бол тэр олонхын нэмжлэг авч чадаагүй. Яагаад гэвэл угаасаа одоо бид нар нөгөө хайгуулын ажлын зардлын доод хэмжээ гэдэг юм төвшөлтэй. Тэрийг бас нэлээд тийм чангалаад өгсөн учраас одоо байгаа хуулийн дээр хэрэгжих боломжтой заалтуудаа хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Энэ төрлийн хэмжээний нэлээд багсгаж өгсөн, төлбөрийн нэлээд өсөж өгсөн. Тэгээд энэ бол энэ жижигэн бол өөрөөр одоо том хэмжээний хайгуул хийж чадахгүй тохиолдол оруулж чадахгүй бол томьёогоо ингэж оруулж идэх юм угаасаа энэ салбарын онцлог юм байл л дээ.
Тэр гонтоногоо хэлсэн дээр их Монгол тэгээд нэгдсэн хөдөлгөөн гэсэн тийм нэг саналууд ирсэн. Би харсан яг манай шудрагч эзлийн саналтай ерөнхийдөө давхцсан саналууд байлаа. Таны санал зовж байгаа тэр дарахын эхийн газар зурс ашигтмал олборлохыг одоо зөвшөөрсөн тэр зал тасагдсан учраас саналгалтаар тэгэхээр ороогүй гэсэн хэлийн зурсчсан тайлбар хийхэд одоо өвчин төвдөр хуулиуд дэвчсэн байдیں۔ Хэлийн зурс газар их хууль засгийн газар ингээд зөвшөөрөл өгөөд хил хамгаалах газартай хайгуул олборлолтын ажил хийж болно гэсэн заалт байдаг. Тэр шуурхайлах үүднээс зөвхөн тусгай хамгаалалттай газар гэдгийг засгийн газар дээр авчираад хайгуул тэгэхгүй бол одоо хэлийн цаан шийдэл орчин улбаны нутаг дээр яг манай хэлийн цаан гол дээр ингээд том алтны шорон орж ашиглаж байна. Хэдийн цаан хэлийн цаан маш ойрхон газрын тосод болж байна. Бид нар яадаг вэ 20 км-ийг наашаа татчихсан. Тэнд юу ч хийлэгдв. Тэгэхээр хил өөрөө эзэнтэй гэж хил өөрөө эзэнтэй гэж бид нэр тусгай технологи хамгаална шүү дээ. Тэгээд тийм заавал энэ ирээд хайгаад олборлоод гэж байгаа юм биш. Шуурхай байдлаар тэнд ядаж юу байгаагаа мэдээ. Цаанаас ямар нэгэн байдлаар одоо хэрэг тэр газрын засгийн хураагуул ийм ташуу байх юм бол тэр алтны орд маань өөрөө онцлогтой байх юм бол бид нар өөрөө хизээс доошоо энэ зураас татаад тэрний цаана юу болж байгааг бид мэдчих хэрэгтэй. Бид нар өөрөө өөрсдөө ингээд бас хэтэрхий хатуурсан харцсан байдлаасаа болоод эмчийнхэн болоо гэж байна. Түрүүн тэр геологи албан дээр энэ ихийг өгөөгүй. Их хууль дээр байдаг эрхээс тал хэсгийн засгийн газар гэсэн сонсон тийм. Тэгэхээр бацаагаа татагдсан. Гомбо тэгшмээр асуу. Тэгэхээр энэ ашигт малтмын хуулийг батллаа. Тэгэхээр эдийн засаг хүнд байгаа энэ үед бол хайгуулын цоочролыг нэмээд олгох юм бол долларын урсгал орж ирнэ. Ингэснээр бас Монгол улсын эдийн засагт үр өгөөж өгнө гэж тайлбарлаад байгаа их хэрэгчд. Та үүндээ санал нийлэх үү? Их хэрэгчд бол өөрсдөө үнэхээр сандарч байгаа. Тэгэд яг үнэхээр мөнгөгүй болсон, эдийн засгийн бодлогогүй, үйлдвэрлэлийн бодлогогүй, ажлын байр бий болгож чадахгүй, гаднаас байлгад орж ирэхгүй энэ хүнд үед бол одоо ийм алхам хийхээс өөр аргагүй байдалд орж байна гэдгийг бас би одоо харж байна. Энэ яагаад ийм байдалд орсон бэ? Дөнгөж парламент 2 жилийн өмнө эхлэхдээ за одоо олон юм руу саваагүйгүйгээр тэр бас хараа бодон дуусгаа. Одоо яг би бас хараа дуусгаа гэж парламентээр хэлж байсан. Тэгээд одоо нэг сайдын найр их одоо зогсоогоод төмрийн баяжмлаа нойтон баяжмал болгоод хятад руу гарах ажлыг эхний жилдээ амжуулъя. Ингэсэн тохиолдолд бид 40-50 доллараар зарж байгаа төмрийн одоо хөдрөө шороогоор нь хатаар нь зөөхөө болоод ядаж нойтон баяжмал гэдэг чинь нэг 60-аас 90% концентрацтай гарна гэсэн үг. Энэ доотлон нэг бүр их унсан үед 80-ээр тэгээд 110-аас 125 доллараар зарна гэсэн тооны. Ингээд тэгээд нойтон баяжмал хийнэ гэдэг бол цаашаага хорголжин одоо төмөр тэгээд аргалзан гэдгээ хийн. Тэгээд тэрний дараа одоо цагаан ширмээ хийн, арматура хийн, барилгын ган хийцүүдийг хийж эхэлдэг. Ингэсэн тохиолдолд 900 сая доллар урагшаа гарч явж байгаа энэ барилга руу мөнгө орж байгаа бүх мөнгө Монголд үлдэн Монголд ажлын байр бий болно. Тэгвэл өнөөдөр сандарч ингэж үүсээ ухаж өвдөцөх одоо энэ нарийн ширийн уулуурхай лиценз бичээд гэж үзэлдэхгүй байх байсан. Энийг нэгдүгээр хэлье. Одоо нөхцөл байдал өөрсдөө аргагүй юм байдалд орсон. Тэгэхээр би яг энэ деталь ярихаас илүү ерөнхий гол санаагаа ярмаар. Одоо бид олон жил одоо Уянга Батэрдны авраг бид байна, Давас өнгөшин, боловсрол өнгөшин олон одоо шудраг бишүүд энэ уулуурхай дээр газар нутаг гэдэг ингээд ажилдаг. Бид яг яагаад ингэж яадаг гэдгээ би ихэнд нь хэлмээр. Улсын хууль дээр үндэстэн дамсан корпорацуудын юм уу эсвэл томоохон бүлэглүүдийн улс төр эдийн засгийн томоохон бүлэглүүдийн эрх ашгийг төлөөж тунхаглаж тэдний төлөө шийдвэр гаргах гэж явдаг хүмүүс байдгүй ил тод. Тэд улаан цаандаа гарсан. Тэгээд нөгөөдөө хэлдэг. Нэр цохолсон. Одоо энэ оруулж ирж байгаа улсуудыг хэлэхгүй. Та нар ер нь энэ ховжийг хэрүүл яриад явах зүйл яг асуудлыг ярьж штэ бай. Ер нь бол би бол одоо хүн ярихаас илүү асуудал ярьдаг. Ийм бүлэглүүд байдаг нь үнэ. Гарч байгаа шийдвэрүүд нь дандаа тийм корпорацуудын шийдвэр гараад байна л гэсэн. Шийдвэрүүд нарийн би ярьж чадна. Энэ шийдвэр яг ямар компанид ашигтай бай. Энэ шийдвэр ямар үндэстэн дамсан корпорацууд ашигтай бай. Энэ шийдвэрүүд дэлхийн банк, валютын сан тийм ээ ийм байгууллагуудын үндэстэн дамсан корпорацуудын одоо
өмнө явдаг тэр байгууллагуудын захиалгаар яваад байна гэдгийг би хэлж чадна. За тэгэхээр шүү дээ. Бидний туулийн зорилго бол Монгол улсад энэ уул уурхай ямар ашигтай байх вэ? Яг хувь хүн энэ дээр яаж ашиг авах вэ? Оюут толгой 10,000 ажлын байр бий болгох гэсэн хаа вэ? Яг одоо хувь хүн дээр нь байгаль орчноо яаж ээлтэй бид нэг дур хөвгттэй аятайх үлдээчих гэсэн гоохон зорилго байдаг. Энэ зорилгын хүрээнд бидний энэ дотор оруулахыг хүсдэг хамгийн том мөрөөдлийн заалт юу вэ гэвэл үнийгээ үнэлье. Газар дороогийн сайлын үнэ болсон тэр баялагийг хов хорсон яаж үн цэнгүй гэж энэ хуулиуд дандаа яваад байгаа байхгүй. Энийг болооч гэдгийг л одоо амнаа цагт ярьдаг. Одоо өөрөөр хэлбэл тэр өчигдөр ингээд пост үзээд байгаа бид ингээд тийм олон жил яриад байгаа юм чи юм. Та нар бодоод үнийг үнэлээгүй ээжиж гаднаас ирсэн сайлчин маань бетонтойгоо ирээд манай сууг саагаад аваад явлаа. Тэндээс нь би буцаад сүү яаж худалдаж авах тухай яриад байгаа байхгүй. Монгол малчин ард иргэд ухаалаг шүү дээ. Нэг малчин хэлсэн гоо чин Фредланд хурчин манай дээр хурж ирээд манай гараа үнэтэй хурж ирээд манай үнэийг саасан. Саага 100 литр суу гарсан 34 литр сүүг надад зах зээлийн үнээр худалдана гэсэн гэрээ юм биш танаач. Тэгвэл бидний зүгээс яах гэдэг вэ гэвэл 100 литр сүүний 50% байна уу 60% байна уу тодорхой хувьд бол миний үнэийг саасан учраас би хамтарсан хөрөнгө оруулалт хийсэн. Би үнэийг үнэлмээр байна гэж байгаа. Нөгөө хүн бол бетон саваар тэр сайлчин малчингийнхаа үнийг зардал мардлаа гасдаг юм байгаа. Би өөрөө үнийг гаргасан. Түүхийд манайх гаргасан. Тэр хүн бол экскватор гаргасан. Гэхдээ энийг одоо олон жил ярьж байгаа. Энийг л ганцхан хуулинд оруулаад 5 дугаар заалт байхгүй. 34% монголчууд худалдаж авнаа л гэж байгаа. Оройттой нэг холбож ярьдаг. Одоо зөвхөн оройттой холбож ярих тухтай байдаг байхгүй. Би энэ дээр нэг зүгээр санаагаа хэлээ. Нэг за одоо наран тоол дээр ч юм уу эсвэл одоо тэр нөгөө 3 дугаар хуулийн тэр за нэг лангуу байна гэж бодъё. Тийм ээ? Билэгтэй зүгээр тэр билэгтгоон дэлгүүр лангуу байна гэж бодъё. Тэр лангууны түрээс гэж байдаг. Сар болгон энэ лангуун дээр 100,000 төгрөг төлнө. Энэ бол энэ лангуун дээр ямар бараа зарагдчихээн ашигтай ашиггүй юу гэдгээс хамаарахгүйгээр энэ лангууны түрээс. Оройтыг баганд одоо олон улсад юу гэж нэрдэг бол renting tax гэж байна. Rent tax гэж байна шүү дээ. Яг одоо түрээсийн зардал багхгүй чи түрээсийн tax. Тэгэнгүүт л гутлаа өгч байгаа миний гутлыг зарж байгаа гэсэн. Хоёр хүн хурц ирээд гутлаа зарсны дараа гасан зардлаа гасаад сэрэг ашиг үлдэх юм бол 50-50-аар хуваая гэж ярьдаг байхгүй. Эндтэй ямар ч хамаагүй байна шүү. Наад болчихно шүү дээ. Одоо би яг хоёрын зүйл цагт яриад ингээд унах юм бол хүмүүс бас би сайн санаагаа ойлгохгүй байж магадгүй. Яг тэгвэл энэ чинь өөрөө нарийн хуулийн хэллэгтэй байт юм билээ л дээ. Яг ийм санаан дээр л бид их хурлаар амаа цагтлаа маргалддаг. Тэгээд нөгөөдөл маань одоо бас нөлөөтэй авьяастай. Их хүмүүстэй хилцүүлэг өргөжүүлж байна. Тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрлөлтэй холбоотой нэг асуулт асуугаад стратегийн орд руу орё. Тэгэхээр ер нь энэ хайгуулын зөвшөөрлийг эдийн засаг хүнд байна гэдэг нэмж олгоод байдаг. Дараа нь гинт эдийн засаг сайжрах гэхээр болчих юм уу? За ийм байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг бол 2010 онд шинээр болгохыг хориглохдоо энэ ашиг тусгай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад ингээд шинээр болгон шүү гэсэн тийм хууль гарсан юм билээ. Бид нар бол хуулийн дагуу явдаг. Тэгээд энэ хууль маань өөрөө шинжлэхсэн хариулах хөө одоо нэмэлт өөрчлөлт хөө гэдэг нэг хэсэг нэлээд маргаантай байж байгаа. Нэмэлт өөрчлөлтөөр үүсдэг. Энэ бол 3-4 жил яригдсан асуудал. Энэ бол ерөөсөө нэг өдөр ороод батлагдаж байгаа энэ хуулийн төсөл биш. Яагаад одоо цаг хугацааны үед ингээд харж байгаа вэ? Энэ хууль одоо жишээ бол тэлэлтэй цагаан сэрүүнд батлагдсан бол тэр үеийн эцсийн зөвлөгөө хэлсэн байхад бол үүсэхгүй. Би нэг зүйл хэлье. Манайд бол эцсийн зөв тодорхой хугацаагаар болгодог. 9 жилийн хугацаатай болгож байгаа. Дээд нь бүр сонгоод эсвэл хор байна. Гэхдээ нэг жоохон уртсгаж байгаа. Яагаад бол манайх өөрөө их хүүтэн үйлдэл ихтэй учраас яг хайгуул хийх боломжтой сар бол 4 сар өгдөг учраас бос дорн шиг ингэж олон улсын жишээс арай урт тавьж өгөхгүй болохгүй юм байлаа. Одоо өстөө нэгэн дахиад 3 жилийн боломж нэмж өгч байгаа 12 болгож өгч байгаа. Яг үнэхээр залуугийн болгочд үнэхээр одоо ажил хийж байгаа болгочдод бол бас хэмжээ бага.
бидний ашиг мөртмөлийн одоо тэгээд нэг зүйл хэлээ. Энэ хайгуулын эцсийн шинээр олгож эхлэхгүй бол одоо байгаа лицензүүд маань угаасаа хугацаанд дуусаад ихэнх нь дуусчихлаа. Тал нь бол дууссан. Одоо ингээд 2-3 жилийн дараа нэг ч лицензгүй болно. Тэгэхээр ямар байдал үүсэх вэ гэхээр энэ ашиг мөртмөлийн хувьд бол их хайх ашиглах энэ харилцааг зохицуулж байгаа. Тэр 15 стратеги ордч бол тустай асуудал. Тэрний 3 нь ураны тухай ойлголцоо гэдэг тухай байлаа. Маш хатуу байлаа. За ойлгоход хувь эзэмшчин, иргэдтэй хувь эзэмшчин, зарим дээр нь хувь эзэмшдэггүй. Зарим дээр нь зөвхөн доктортой байдлын гэрээ байгуулад ингэж явж байгаа. Энэ 15 орд гэдэг чинь зөвхөн жишээ авъя л да. Бас малаар жишээ авъя. 11 малтаа нэг 15 малчин байх шиг. Тэр 15 малчинг нэмж мал авч болох шиг харж хууль гаргасан байл л да. Гэтэл цаана 200 малтай зөндөө хүмүүс шүү дээ. Одоо үндэсний залуу компаниуд өөрсдийн тэд нар давхар хохироод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр цөөн хийсэн төртөө дөрвөө аргаа олоод явж байгаа стратеги ордоор үйл ажиллагаа явуулж байгаа том компаниудаас болоод бусад жижиг малчтайгаа мал сургыг өсгөх. За тэгээд тэр эсхий ноос дураа ингээд ашиглах тэр боломжийг бол хааж болохгүй. Тэр учраас хайгуулын лиценз одоо хугацаанд дуусч байгаа. Одоо удахгүй түрүүн бас өндөр гişүн хэлжээ. Тэр миний харьцах 200 хүний зурагт бол 100% хэмжээгүй байгаа. 50,000 наривчлалтаа зурагт бол 30 эдгээр хувьтай байгаа. Энэ бол босод одоо 21-р зуунд бол ичмэр үзүүлдэг байхгүй. Заавал ашиглах гэсэн үг биш. Урт нэртэй хууль гарсан, байгаль орчны нөлөөлийн тухай хууль гарсан. Монгол улсын нутаг дэвшилт бол одоо 70% нь эрүүл хайгуул олбор тех боломж угаасаа байхгүй. Тэр бол угаасаа ингээд хонгон дагшин байдлаараа ирээдүйн хувьд зүйтэй нөөцлөлтөд үлдэж байгаа. Одоо яг 15-20% төр хайгуул хийх ийм боломжийг бол нээж. Одоо яг хэдэн үе хайгуултаа? Одоо 9-7 хүрэхгүй байгаа. Ашиглалт бол 1% хүрэхгүй байгаа. Гэхдээ эдгээр бол маш хурдтай багасж байгаа. Эндээс яаж нөхөр энэ уулуурхай дагаад хөрхий хүнлээ сонгохгүй шүү дээ. Одоо манай энэ шүтээсээ төгсөн маш олон геолог залуучууд, ургаачин залуучууд бид нартэй гэж хэлдэг байхгүй. Та нар төрийн орчуулж хэтэрхий. Бид нар ажилгүй болж, наад төрийн чинь батлагдахгүй 7 хоногт 300 хүн ажилгүй болж, 400 хүн ажилгүй болж. Та нар нэг яах гэдэг. Манай яамны хатаад эсвүүцдэг байхгүй. Наадхаа хурдан ингэ явуулаад өгч бид нар өөрөө хөтөж цэцэглэх сургуульд нь явуулна. Банкныхаа зээлийг төсөхгүй. Та нар битгий улс төрчдөг байгаад гэж хэлдэг байхгүй. Энэ үйлийг бид нар 2 жил асуултаа маш олон хэцүү байсан. Энэ сурдаг. Нэг шалгаар нэгдэг, нөгөө нь шалгаар нэгдэг. Тэгэхээр бидний үед ямар гарч өгдөг вэ гэвэл нэгэн их хурлаас бодлого батлаад өгсөн, хууль батлаад өгсөн. Тэгэхээр бидний бодлого хуулиар барьж энийг л ажиллая. Яг энэ дагуугаас судалгаа шинжилгээ хийдэг, маш олон хэлцүүлэг хийдэг. Тэгээд ашиг мөртмөлийн хувьд юу ямар хэлцэл зохицуулах хэрэгтэй. Тэр хүрээнд нь энэ юугаа төслөөр болсууж явуулсан юм аа. Гэхдээ хууль тогтоох одоо ямар эцсийн байдлаар яаж батлагдах нь бол улсын хурлын бүрийн асуудал үүдэг л да. Тэгээд энэ бол 3 жил хэлцүүлэг хийсэн. Тэгээд иргэний байгууллагуудаар эрдэм судлаачтай санал авсан гэдэг хэлж болохгүй. Тэгээд хоёр засгийн газар байгууллагуудад 2 жил болоогүй шүү. 1 жил гаргаар хугацаа болж байна. Одоо жил тухайлбал бол энэ ажлыг аваад тэгэхээр зэрэг энэ хайгуулын лицензийг одоо олох гэж шаардаад байгаа гэж хүмүүс ирээд шинэ ухаан технологи сургууль төгсөө идэх шаардлагатай гэж яриад. Тэгэж одоо бас бодлого яаж болохгүй. Би тухайлхан бол ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд улс орны аймгийн нийслэл дүүрэг самуудаар явж нар зөвний хүртэн тойрсон. За одоо өнөөдөр ч гэсэн иргэдээ олон төмөнтэй уулзч маш олон санал зохиол хүлээж авч. Тэгэхэд нэг жиргэн хайгуулын лицензийг нэгээд өгөөч. Энэ хайгуулын лицензээ та нар хорч идэх. Энийг нэгээд өгөөч. Энэ хайгуулын лицензийг нээхгүй миний амьдралд энэ улс орны амьдралд болохгүй нэ гэж нэг жиргэн энэ асуудлыг тавих гэдэг байна. Би дахиад хэлье. Бидний энэ гашуун сургамжийг авсан учраас энэ хайгуулын лиценз энэ уулуурхайд энэ замрааг байдал үүсээд ямар хортой үр дагавар гардаг. Энэ бол зөвхөн цөөхөн хүний зов завшаа үндэстэн намсан компаниудын зов завшаа болоод талаар өнгөрдөг байхгүй. Тэгээ энийг зэгсчрүүнд нь оруулахын төлөө ерөнхийлөгч санаачлал гаргаад хуулиар хориглоод ерөнхийлөгч ашиг толгойн тухай хуулийг шинжилгээд ажлын хэсэг гараад 23 жил хэлсэн гэвэл тэмдэглэл хийсэн. Эрдэмтэн судлаач дэргэний танхимаараа хэлцүүлээ. Ингээд байж хат хажуугаар нь шүүрч аваад засгийн газар ерөөс 30 хоногийн дотор их хурдэргүй бариад 3 цагийн дотор их хурлчлалыг батллаа шүү. Одоо ийм байж болох уу та? Тоогоор хэмждэг. Төсвийн эдийн засгийн хэмжээ гэдэг юм. Манайх бол 40-оос давцсан 50 төгсөж байгаа.
манайх дэж төстэй орнууд одоо жишээлбэл социалист гэж байгаа ихтэй орнууд 20%-тэй. Тэгэхээр манайх бол төрийн оролцоо эдийн засгт бол маш өндөртэй оронд ордог. Маш өндөртэй. Удахгүй цаашаа бид нар 2 солонгос кубын түвшин зур явж магадгүй. Тэгээд уул уурхай яагаад чухал вэ гэвэл би нэг жишээ хэлмээр байна л да. Төрийн зүйлд тайлбарлахад орчин нутгийн хуулийг бид нар хөндөөгөө орчин нутгийн хууль бол чухал хууль, энэ хууль бол хэрэгжих ёстой гэдэг бол бид нар энэ хуулийг хүндэж байгаа учраас бид нар орчин нутгийн хуультай давхцахгүй тэр 15 орчим хууль засгийн газар талбай зарлана гэж орж иж байгаа хэлийг хэлэх зүйтэй. За би нэг жишээ хэлмээр байна. Энэ лицензийг хоригдсан хугацаанд бол бас орчин нутгийн хууль гэж чухал хууль гарсан. Байгаль орчны нийгмийн үнэлгээний тухай гэж чухал хууль гарсан. Одоо бид нар эдийн засаг нийгэмд ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэсэн ийм төсөлтөөр ажиллаж байна л да. За эдийн засгийн төрөлжилт бол өөрөө бас чухал асуудал. Би нэг жишээ хэлье. Одоо Японд Мэйжи шинжилгээ гэж байдаг тийм үү? Мэйжи гэж их мундаг шинжилгээ хийсэн, эдийн засгийн шинжилгээ хийсэн. Гэтэ манайр мөнгөгүйгээр хийгээгүй байхгүй. Тэр үед Япон зэсийн хамгийн том нийлүүлж байсан. Зэсийн баяжмлаар Япон одоо хүртэл гэрүүлж байгаа. Япон бол 203 жилийн өмнө зэсээ зааж болж ирсэн. За Англи гамбат хэрэгшин сайн мэдж байгаа. Төмрөө нүүрсээ зарж босч ирсэн. Гэхдээ яг бидний шиг нэг хэцүү замаар босч ирсэн. Герман байна. Бас яг нүүрсээрээ босч ирсэн 230 жилийн. Австрали байна. Нүүрсээ зарсан Японуудаа маш олон алдагдлалтай 8 хийж ингэж анхныхаа хөрөнгөлийг бий болгож байгаа байхгүй. Би эндээс юу хэлэх гээд байна вэ? Зөвхөн тэр өмнө гойд байгаа зарим ордын нүүрсний нөөц 6 тэрбум тонн. Бид нар бол нэг 10-20 сая тонн гаргаж ирсэн. 6 тэрбум 10 сая тонн гэдэг нь маш том ялгаа байна. Тэгэхээр бидэд байгаа энэ эцэг өвдөөс уламжиж ирсэн баялагийнхаа маш бага хэсгийг бид нар хэрвээ зөв эдийн засагт зөв нөлөө үзүүлээд, иргэдэд зөв нөлөө үзүүлээд ингээд ямар нэгэн байдлаар хөрөнгөлөг бий болгож чадах юм бол эдийн засаг нь өсөх юм байна. Одоо төвшин орлогын 30%-ийг бүрдүүлж штэ. Тэгэхээр эмч садаа тэр сумын төр баригдаж байгаа сургууль эмчнэрийн салингийн 30%-ийн уг нь уул уурхаагаас ороод байгаа. Энэ бол цаашаа өсөх боломжтой. Энийг л бид нар бас иргэдэд зөв таниулах ажлыг бас хийх ёстой юм гэж би хувьдаа бодож байна. Бид нар дээр гол зөвлөлтөд идэг юу гэхээр заримдаа уул уурхай юм бас сэтгэл хүрдэггүй тэр шалтгаан юу гэхээр сая отчлууд дараа хэлдэг шиг нөгөө бизнес хийдэг компани бизнесүүдийн төлөөлөл мэдээж байгаа тэдрийг сонсох хэрэгтэй улс юм чинь төр юм чинь тэдний ашиг эрх ашиг ямар нэгэн хэмжээгээр хангах хэрэгтэй. Гэхдээ энэ хүлээлт нь бол нийгмийн цонх гарцаагүй цонх нийгмийн олонхын хүлээлт цаана байгаа. Тэр бол одоо энэ баялагаас хувирддаг болохын одоо амьдралаасаа гарах ялангуяа тэр малчид уул уурхай олборлж байгаа зүйлүүд одоо өмнөд бол мал аж ахуй эрхлэхэд маш төвөгтэй болсон байна. Энэ хүмүүсийн хүлээлт нийгмийн олонхын дээр дунджаас доогуур түвшний амьдралтай хүмүүсийн хүлээлт бас байгаа байхгүй. Энэ өнөөдөр амьдарч байгаа 3 сая хүний энэ зовлонт хүлээлтээс гадна ирээдүйд бас одоо энэ улс орны газар нутагт ч хүмүүс амьдрах ёстой. Тэр энэ бүхнийг одоо нийтэд нь зохицуулж авч явах бол ийм л одоо амаргүй үүргийг хүлээж байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр заримдаа манай төр бол дийлэг хоолойхон нөгөө цөөнхийн хүлээлтийг хангадаг цөөнхийн төлөөлөлтчид хадаад зовлон байгаа даа. Яг үнийг хэлэхэд заримдаа уул уурхай бизнесийн компаниудын геолог уул уурхай компаниудын төлөвлөлийн байгууллага шиг ажилтгахад нь бэлтгэл дундуур байдаг. Одоо тэр нэг уул уурхай асоциац ч илүү тэр одоо маш их том нөлөөтэй үүрэг нөлөөтэй юм болгонд орж ирдэг. Тэгэл ингээл төр муухай төрийн оролцсон муухай бүх юмыг тэр талаас нь хардаг. Уул нь эсвэгээр бид нар төрийг илүү чадахжуулах тухай төрийг илүү нээлттэй байлгасан, хяналттай байлгасны үндсэн дээр чадахжуулах төр өөрөө илүү бодлоготой байх тухай ярих хэрэгтэй юм л да. Тэг бид нар баялгаа зарахыг бол энэ ч одоо ер нь нэг зогсооч гэхгүй байгаа. Гэхдээ манай 15 стратегийн орд өнөөдөр байна. Зөвхөн Эрдэнэт оюу толгой 5 толгой 3 байхад одоо бараг л Монголд одоо урхан сайнуудыг хангалттай байгаа байхгүй. Бид нар энэ гэрээгээ сайн хийж чадаад энийг иргэдэд төвшөртөж чадаад эндээс сан хөрөнгөлөл бий болгоод ирээдүйн хөгжилд боловсрол зарцуулах юм бол хайгуулдаа зарцуулах юм бол болцоотой зүйлүүд байгаа. Гагцхан өнөөдөр тийм боловсролыг олж чадах чадвартай төр байхгүй байгаа нь бидний нийтийн зовлон юм л да. Тэгэхээр энийг бол юу гэдгийг бизнес төр оролцохоор будаа болгодог. Газар нутгийн бизнес өөр, бизнесийн хоёр энэ бол шал өөр. Одоо яг энэ стратегийн салбарын бодлого гэж нэг одоо бодлогоч хэд хийсэн баталчаад араас нь энэ одоо хуулиуд ингэ орж ирж байна л да. Малт төлөө хуулиуд энэ бол сайн хууль болоогүй. Гэхдээ яг бид нар дараа намрын чуулганаас сайжруулж өргөн барих болцоо байгаа юм байна гэдэг ингээд явуулж байгаа. Дээрээс нь одоо ордод орж ирж байна. Яг энэ хуулийг батлагдахаас өмнөөс баялагийг үнэлдэг тэр ордын
тодорхой хувийг үнэлж төр өөрөө эзэмшдэг ийм систем тогтохоос өмнө амжиж одоо төрийн оролцоог үгүй хийж явдаа авах гэсэн ийм оролдлогууд яг нааш тэрэг болоод эхэлсэн өчигдөр хэд цаан суурга ордын гэрээ бид нар улсын хурал батлал явууллаа. Үннийг хэлэхэд одоо ингээд бодоод үзэх юм бол та нар Монголд байдаг цөөхөн хэдэн баячуудаа тэр бомбнуудаа бол монголчууд бүгдээрээ хуруу дараад мэдэндээ тоолсон тэр хүмүүс бүгдээрээ за зарим нь өөрөө биш юм аа гэхэд төлөөний хүмүүс нь ингээд ороод ирсэн л байж байгаа л да. За ашигт малтмал газрын тос байгалийн баялагтай холбоотой ямар нэгэн хуулийн төсөл ороход тэр ажлын хэсэг заавал ордог, заавал ахалдаг хүмүүс бүр ойлгомжтой. МСС-ийн хамаалан одоо зоригт гээл би одоо тэр дашторжийн зоригт өөр хангаа олон хүмүүс сонгосон хэсгийг би сайн мэдэхгүй. За ямар ч байсан маргаантаа орж ирсэн. За энэ дараа бүх ингээд ийм байгалийн баялагтай холбоотой эдийн засгийн байнгын оронд ороод бүх ажлын хэсгийг ахалдаг юм авч явдаг. Тэгээд зорилготойгоор иймэрхүү юмуд гаргадаг. Би бол үнэндээ сэтгэл дундуур байгаа. Би энэс үлдээ тэсгүй л доод хэлж байгаа. Жишээлбэл одоо номтой хоёр гишүүн. Улсын хурлын гишүүн болсныхаа зорилгыг өргөжлөөр биелүүлэх шиг боллоо л доо. Цаан суургийн орд бол бас одоо стратегийн хэдийгээр одоо баг нөөцтэй ч гэсэн энэ бол стратегийн ач холбогдолтой ийм орд. Бид нар стратегийн ач холбогдолтой гэрээг нь хийж болох байсан. Цаан суургийн орд дээр жижиг нөөц нь баг гэж гололтгүй зэсийн өндөр байгаа энэ нөхцөлд гадна дотны олон компанитай гэрээ хийхэд хүлээгдэж байгаа оюутлогын гэрээ алдаатай байгаа бид нар маргаантай байгаа энэ нөхцөлд бол цаан суургийн гэрээ орд дээр төр өөрөө одоо сайн гэрээ байгуулж бусдад сайн авилгаар дөрөөл үзүүлэх стратегийн онц чухал ач холбогдолтой байсан гэж би бодож байгаа. Ийм яриа хэлцээ саналыгч би бас надад өргөшөнд уулан тавьсан байгаа юм нэгдэд хамсалтай нь өмнөдөө бол тийм сэтгэл бол байсангүй гарсангүй би маш их харамсаж байгаа. Тэгээ энэ мэдчлэнгээ Монголын төр өөрөө бизнесийн их ашигын төлөөлөл болчиход байгаа энэ том зовлон арилгахгүйгээр бид нар энэ баялгаа энэ байгалийн баялгаа жинхэнэ баялаг болгож хувиргах энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг жинхэнэ баялаг бүтээгчид болгох тэр болцоо болохгүй юм л төрийн энэ замбрааг эмх замбрааг хэд бизнесчсэн энэ систем өөрөө баялаг бүтээх одоо хуулиас орж ирж байгаа тэр мөнгийг баялаг болгож хувиргаж чадахгүй байгаа. Толгойн тэр зүрээ ажиллахгүй байгаа Монгол төрийн толгой яг үнэ хэлэхэд өө төрөл муухай гэл яг үндэ төрөө бизнес ингэж энийг л хэлээд байгаа байхгүй. Улсын хурлын гишүүн болж мөнгө цацаж гишүүн болж орж ирээд яг энэ хуулиудыг барьж аваад ингээд лоббидод ингэж гаргаад өөрсдөө ашигтай хууль батлуулах. Энэ л төрөөр хийж байгаа гэж байна. Тэгэхээр бид нарыг юу гэх юм яг энийг ярьсны төлөө илүү популизм хийж ин ч гэдэг юм олон түмэн таалагдах ч гэдэг юм уу энэ бол нэг хэсэг бид нар тэрийг цөөнхийн төлөөлөл зүгээр л дандаа юу хийж баяжсан яаж баяжсан бүгд мэднэ замын тендер авч баяжиж муу зам тавьж баяжиж орж ирсэн хүмүүс за тэгэл уулуурхаа ер нь уулуурхаас баяжсан баячууд ч гэдэг Монголын хүмүүс номтой өргөшүүн ч гэсэн өчигдөр цагаан суургийн ордыг та нар мөнгөгүй чинь би авлаа гэдэг ингээд цагаан суургийн ордыг ганцаараа аваад явлаа л да өчигдөр их хурлаас кармайлаад гарлаа тэгвэл энэ залуу бас л гашуун спатаас нүүрс зөөж одоо Наташр аав нь болсон нүүрс зөөж баяжсан Монголын баялагийг л гадагшлуулж баяжсан хүмүүс шүү дээ. Тэгээ ийм уваагүй, ийм сэтгэлгүй, ийм одоо хүмүүс Монгол төрж оруулчаад байгаа л үндсэн том зовлон байгаа юм аа. Тийм учраас бид нар яаралтайгаар үндсэн хуулийн өөрчлөлт рүү орох ёстой гэдэг асуудлыг сөхөж тавиулаа юм л хэлтэй. Засаглалын хэлбэрээс ажиглахгүйгээр бид төр өөрөө чадварчих баялгаа шударга зөв хуваарлдаг болох ийм бололцоо олон харагдахгүй л байна. Ашиглалтын хуулийн өөрчлөлт ярьж байгаа зайлшгүй хэвээр хоёр зүйл байна. Ялнаатай хэлэх хэрэгтэй. Ийм хөрөс ашиглалтын хуулийн өөрчлөлтөөр нөр хийдэг баггүй. Ийм хөрөс ерөөсөө эхнээсээ ингэж ийм юмс болсон ш. Улсын төсвөр хайгуул хийсэн ордод хамаарахгүй байсан гэсэн заалтыг тэр анхны ашиглалтын хуулийн заалтыг гассан байхгүй. Тэгж байгаа 5 одоо өөрчлөсөн ш. Тэгвэл тэрнээс шүүх тэр ордонд хамаахгүй байсан. Тойрон завчгаар дараа нь тэрийг өөрчлөх байхгүй. Тэр дараа нь ордын нэг лицензээс авсан. Энэ жижиг юм дээр тоглолт хийсэн байхгүй. Тэгээд одоо хууль их сайн биелүүлдэг хэрэгжүүлдэг гэж ярьж байна. Хууль хэрэгжүүлж байгаа үед осмостой бол гараа 5 жил боллоо. Ягаад хэрэгжүүлэхгүй байна? Тэр осмостой үйлдвэр чинь уулуурхай компанид нөхөл хэрэгжүүлж заасан ш. 2 жилийн дотор нөхөл хэрэгж. Өнөөдөр төлөвлөр уулуурхай компани одоо энэ хичээл авах гэдэг компани тэр хууль ажиллаж байсан ордон дээр нөхөл хэрэгж хийсэн. Ахтыг байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хуулиас гарсан байдлаа ажилласан байсан шүү. Одоо жишээлбэл тэр орондоо аав чинь бүр ажилласан байсан. Зогсоогүй байхгүй. Яг энэ хамааралтай хөлтэй хуулийн хамааралтай үсэг энэ олон компаниуд ажилласан байсан. Одоо ч ажиллаж байгаа.
тэрийг ерөөсөө заавал тогтоож өгөөгүй. Энэ нь одоо нэг байгуул эсвэлс хийлгэж байгаа шүү. Тэгээд их гатаа хөл гарсан юм цөрөө нэг юм гэх. Тэр бүр гатаа биш. Бүр хамгийн одоо болохтай бодлоотой муу хөл гарсан байхгүй юу? Тэр одоо өнөөдөр юм ганшиг дагуулж байгаа шүү. Тэгэхээр ийм зүйлүүдийг ингэж буруу ойлгоод одоо буруу хэлбэрээр одоо гаргаж тэгээд тэрийг одоо хэрэгжүүлэх гэж үтгэж байгаа чинь бол өнөөдөр Монголын ард түмэнд одоо ашиг биш гайч гэдэг юм шүү. Тэр хэлийн зороос газруудыг чиглүүлэх гэдэг нь шалтгаан тэр хэлийн тусгай хэлийн зороос газар чинь тусгай хамгаалалтын газар багтдаг байхгүй юу? Тусгай хамгаалалтын газар бол ашиг мартмал хайх ашиглах хоригдсон заалттай гэдэг. Гэтэл одоо тэр одоо энэ оруулаад байгаа санаач энэ хөлөг оруулж иж юм гэдэг чинь өөрөө энийг тэрлүүд явж юм шүү дээ. Одоо тэнд байж байгаа тэр маш олон ордоос тэдний заагууд тэр байж байгаа. Тэнд өөрөө төвшсөн байж байгаа, бүр ихшээд байж байгаа юм байна. Тийм. Нөгөө оруулж байгаа тэр яг сухатрын элдэнсад яг хэлдэг хятадын 5 км 5 гэж асны ордоо. Тэрийг олоосцсон ашиглалтыг хийцээд өгсөн. Боолоохоо. Тэгээд тэрийг илүүсгэж байгаа наашаалуудыг загаад бүшүүхэд чимчээд байгаа шүү. Өөрөөр нэр үүсгэж байна. Ямар ч зүйл. Богоо лицензийг хааж өгсөн. Нэг чинь цаанаасаа нөгөө хуулийнхаа дагуу явж байгаа үйлдэл шүү дээ. Тэгээ ашиг контролын газрыг захирдуу тэрнтэйгээ холбоогүй гэх юм бол тэгвэл бүр дампууч юм жишээ шүү дээ. Энэ бодлого өөрөө барихгүй юм. Энэ чиглэлээр санаа хэлээд байгаа. За түрүү ярьсан төрийг л нэг байхгүй байвал бүх юм сайхан амарчих гэдэг байна гэж энэ үндэстэнд амсан корпорациудын захиалгаар л энэ суртлах бол Монголд хүч авсан. Тэгээд одоо төрийн оролцоо манайх одоо дэндүү их байгаа, бусад орнууд харцаг байгаагүй байгаа гэж ярьж байгаа. Манайх маш хүн амын маань ихэнх нь ядуу амьдарч цөөхөл маш том газар нутагтай. Тэгээд энэ тохиолдолд төрийн оролцоо өндөр байхаас өөр арга байхгүй. Тэгээд одоо Чилийн сайд ирэхэд шүү дээ. Та нар заавал ч ийм цөөхөлөө байж төрийн оролцоог өндөр тавихгүй болохгүй шүү гэж хэлсэн. Эдийн засгийн сайд нэрсэн сайд. Тэгээд тэр үүштэй Чилийн Коделко бол төрийн өмчт. Өнөөдөр Норвегийн одоо тэр газрын тосны хамгийн том компани бол төрийн өмчт. Төрийн өмчт. Өнөөдөр Солонгосын Поско төрийн өмчт. Ингээд төрийг ерөөсөө одоо авд үзэхгүйгээр байвал би их баярлаа. Яагаад гэвэл шүү дээ. Гог төрийн өмчт. Нуур сайн хэлээл байгаа эдэж ууж байгаа гэж гокийг яриад байна. Энэ 24 жил багш нарын, эмч нарын, хэдэн цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгө цалинг гокод тавьж ирсэн. Оюу толгой гокоос 4 дахин том гэж зарим нь ятдаг. Тэд өнөөдөр юу өгч байна? Татварыг 130 сая доллар өгөх гэж одоо бүр ичмээр юм болж шүү дээ. Бүр ичмээр байгаа. Тэгэхээр энийг нэгдүгээрт нэг талдаа бид хэдүүлээ ойлгох ёстой. Төрийн өмч дотор хулгай зэрэгээ хийдгүү хариуцлага хийх тод байдал энийг ярих ёстой. Энийг албаар ярихгүй, энэ дээр нь ерөөсөө чангалахгүй, энэ дээр нь ерөөсөө эргэцсэн болсон бүрдүүлэхгүй гэж эдэж уултахын дараа тэр харахгүй юу? Тэр хэрэггүй шүү гэх юм бол хонд очин тэгвэл реактивтай хүмүүстэй ярихад гомо амар төртөө ярьснаас хамаагүй дээ. Тийм л байх ёстой. Тэгэхээр ашиг томилтны хуулинд 3 сарын дараа магадгүй өөрчлөлт орох нь шүү дээ, тийм. Тэгэхээр яг гол маргаантай асуудал нь стратегийн орддох төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах уу эсвэл нь үнэхээр тэгэхээр яг энэ дээр дүгнэлтээ хийлээд хөвцөлгийн цаг маань өндөрлөж байгаа учраас тэгэхээр ер нь бол энэ гишүүн бол бас хэлсэн бас сая тийм. Ер нь тэгэхээр бат эрдэнэ гишүүнээс эхлээд дүгнэлтүүдээ эхлээд явчих. Тэгэхээр зэрэг тэр бол нэг бол төр татвараа оролцоогоо хангадаг эсвэл төрийн өөрийн оролцоотой байж дивдээд хаваа авдаг ийм хоёр тогтолцоо дэлхийд бус улс орнууд нэгээс судалгааны байгууллага гараад ирсэн ойлгомжтой шүү дээ. Бид нар шингүүрийн олон жилээр явсан учраас тэрийг сайн мэдж байгаа. Тэгэхээр зэрэг татвар авахгүй төрийн оролцоог болгоно гэхээр зэрэг Монголын ард түмэн бид нар ч юу ч авахгүй болох гэдэг шүү дээ. За нэг юм зүйл хэлье. Тийм учраас бид нар стратегийн энэ томоохон орд газруудад төрийн оролцоо байх хэрэгтэй гэдэг байрсуудад бид нар байгаа. Дахиад хэлэхэд энэ бүх улс төрийн хүчнүүд бүгдээрээ 12 оны сонгуулийн мөр өдрөс бүгд энэ залтыг нэгэн дугаар оруулсан. За энийг хэлье. За өнөөдөр бол энэ төрийн оролцооны хамгийн муу жишээг оюутлогыг татаад байгаа. Оюутлогыг сайн хийдгийг улсын хурлын өгсөн чиглэл гаргасан шийдвэрүүд өнөөдөр хүчтэй байгаа. 34% оногдох тэр хувийг үн төлбөргүйгээр эзэмших чиглэлийг бид нар өгсөн. Гэтэл тэр тухайн үедээ гэрээ хийж ирсэн улсууд төлбөр мөнгө төлж
хөргөрөөр хийж авах ийм оролцоо. Тэгээд тэрний муугийн жишээд одоо ойлгохоор байгаа дэш. Гэтэл сайн жишээ төрийн оролцоотой сайн жишээ Эрдэнэт байх хэрэгтэй. Эрдэнэтэд тэр эдсэн уусан элдвийн тухай асуудлууд тэр төрөөс томилогдож итгэмжлэлд очсон хүний хариуцлагатай холбоотой ёс суртахуунтай холбоотой асуудал тэр бол тусдаа асуудал. Гэтэл өнөөдөр Эрдэнэт бол Монголын энэ 90 оны хүнд байдлаас эхлүүлээд энэ удаадарагийн эдийн засгийн хямрал энэ хүнд одоо ганцууд элдв хүнд нөхцөл байдалд Эрдэнэт бидрийг авч ирлээ ш. Өнөөдөр ч 150 сая доллар улсын төсвөд зөвхөн Монголын тэр 50% оролцоогоор дэвдээ тэр авч байгаа. Тэгэхээр зөв одоо автаа хонцоо гэж яруул зэрэг шигдэр онлоо. Энэ завтар бол автаа хонцоо аваа сууж байгаа төрөө бол ямар дэвдэд авахгүй 150 сая доллар авахгүй болио гэдэг ийм санаа оруулж ирж байгаа. За тэгэхээр сайн шиг Эрдэнэт хэлэх хэрэгтэй. Одоо ингээд стратеги ажиглуулах энэ арга газруудыг улсын хурал түрүү өөрөөр гэсэн хэллээ. Ингээд энд шоргуулсан улсуудын өөрийнхөө үзүүлжээр оруулж ирээд бацуулдаг нэг юм гараад байна. Нэг нь болохоор зөв эсвэл төрийн мэдлэлд очиж төрд асар их өндөр үнээр нөгөө оюун толгойтой гэрээ хийсэн 34% мөнгө худалдаж авдаг шигээр асар их өндөр үнээр худалдаж авах шахадаг. Тэгээд болохгүй болохоор зэрэг өөрийнхөө мэдлэлд авдаг нэг ийм жишээ болж байна. Гэтэл бид нар урттай хууль адууцаад байгаа урттай хуулийн хуулийн хариуцлагатай учраас гацуутай ордох юм бол стратегийн ажил орд газарт хамааруулъя гэж. Ганц зарчим миний тавьж ирсэн одоо одоо эдийн засгийн байнгын орон дээр энэ хуулиас өвчтөд батлагддаг хууль дээр тавьж ирсэн ганц зарчим бол энэ нөгөө үнэгийн үйлдэл схем. Үнэгийн үйлдэл баялаг биднийх. Гэхдээ бидэнд мөнгө алга ашиглах гэхээр та нарт мөнгө байна баялаг алга хамтрыг. Одоо ийм л энгийн 90 сар зарчим дээр явмаар байна гэж нэг заалт ганцхан заалт оруулахыг санал болгосон. Тэр бол ашигт малтмлын ордын нөөц баялагын үнсийг техник эдийн засгийн үнслээр тодорхойлно. Энэ өмчлөгчийн хөрөнгөний баталгаа олно гэж. Бид өөрөөр хэлбэл баялгаа барьцаалаад өөрсдөө тэгвэл мөнгө босгох тийм бололцоонуудыг бас байх хэрэгтэй. Яагаад хүмүүс гадныхан манай ордыг барьцаалаад мөнгө босгож болоод хаад бид өөрөө өөрсдийнхөө юмыг барьцаалж мөнгө босгож болохгүй гэж. Тэгэхээр энэ төр мөнгө менежер гэдэг юм руу яваад орчдөг. Тийм нэг сайхан хэлцтэй төр мөнгөгүй. Одоо бүр дээрлэхэд төр мөнгөгүй юм шиг гэдэг ихнээс нь алаас цаа явдаг болчихно. Тэгэхээр энэ дээрмийн компаниуд бас уугаагүй байгаамаа. Би Монголын компаниудад одоо тэр уулуурхай ба компанид хандаж зориуд хэлмээр байгаа. Одоо жишээлбэл урт настай хуулийг хэрэгжүүлэх гэсэн чинь уул лиценз хориг зослож байгаа юм бол бид нарт мөнгө 600 тэрбум 700 тэрбум мэдээж байгаа байхгүй. За Монгол төр тийм мөнгө байхгүй. За тэгэхээр би одоо тэр мөнгө нэгж байгаа компаниудыг нэг нэгээр нь заавал хин яг хаана ямар эзэнтэй энэ гэдэг компани ямар газартай тэнд үнэхээр юм олсон юм уу тэнд байгаль орчинд учруулсан хохирлынхаа нүгэн төлбөрийг гарах нэгж байгаа мөнгөний арга харьцуул баланслуул явуул ийм тэр энийг харин төл тэгэхээр байгаль орчинд тэдний нэгж байгаа мөнгө оруулсан хөрөнгө гэдэг байгаа тэр мөнгө байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлэх юм бол байгаль орчинд илүү хохирсон Монголын ард түмэн илүү хохирсон байхгүй. За дээрээс нь яаж байгаа юм гэхээр лиценз зэрэгэхгүй болохоор нэмж оруулаад өөрсдөө алтаа аваад хурааж аваад тушааж тэгээд лиценз ирэхгүй бол одоо ингээд нинжанаар ингээд газар утгаж бүгдийг удаа олно шүү. Ийм шантаж тавьчих байхгүй. Ийм уугаагүй байж болохгүй. Ийм хүмүүсийг бол зүгээр л ил гаргаад зарлаад энэ төрийн хатуу гарч яг энэ дээр хэрэгтэй болоод байгаа байхгүй да. За дээрэс нь энэ төрийн оролцоо бол компанийн засаглалд оролцоо бол маш чухал. Эрдэнэт үйлдвэрч 595 сая рублээр анхны хөрөнгө оруулалт авдаг энийг яг хуваасан байна. Яг хуваагаад за 295.5 чөлөө 75.5 чөлөө 79.5 чөлөө тийм хувьд оногдсон нэг хас. Тэгэхэд манайх яасан гэхээр манай тийм их мөнгө байхгүй тэр 595 сая рублийн. Бид үнэлж болох бүх юм онсон байгаа байхгүй. Газар доорх тэр нөөц баялаг нэг газараа 600 мянган төгрөгөөр чөлөө. Тэгээд одоо тэн дээр байсан байгалийн баялаг уулс бүх юм үнэлж авсан. За тэгээд одоо хүрэхгүй бусдын дараа нь одоо төлбөрөөрөө үнэлэх. Одоо уул нь эрдэнэт бол их муу гэж одоо хүн болгон ярьдаг байсан шилжилтийн үед. Тэгэхээр нэ одоо оюутлоготой харьцуулах юм гайхамшигтай жишээ болчиход байна л да. Ер нь бол ингэдэг юм а түр муу менежер гэж хэлж байгааг нэг юм өө ингээд баахан нэг компани дарга томилогдоод баахан юм шахаад гэлдэгдэг байхгүй. За ер нь бол би 90 саруулаар Монгол хүний өнцгөөс бодоход энэ манай жишээлбэл оюун толгойд монголчууд шахаа ээж энэ хөөрхийн нэг юм бэлээ оёол зараа хийгээвэж тэ нэг хоол хийгээл зараа гэж тэдний шахаж байгаа юм юу юм бэ ер нь бол бодоход
тэр гадны хүн халааслаад авч явж байгаа тэр мөнгнөөс ч юм бол мөнгөний чинь дээр тарцуулшгүй өчүүх юм байхгүй. Тэгэхээр тэр нэг шахаа махаа хийдэг муухай гэдэг юмар харуулах гэж одоо ийм төр муу гэдэг ийм үг хэлэх нь бол үнэхээр одоо дэндүү ичгүүргүй хэрэг байхгүй. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бид нар үнэгээ үнэлдэг энэ схемийг оруулж ирэх хэрэгтэй. Одоо намар өргөн барих хуультай жоохон яг энэ залтыг суулгана. Бид нар тэр компанийн засварт оролцох хэрэгтэй. Жишээлбэл Эрдэнэт бол 49-51 байсан шүү дээ. За манай тал 51% эзэмшсэн тэр мөчөөс эхлээд санхүүгийн болон одоо гол дэд захирал гэж санхүүгийн аль бүшиг хяналт хийдэг тэр гол суудлуудад орсон тавьж байгаа байхгүй. За манай хүн ялгаагүй одоо арай бага хувьтай байж захта тэр хяналтын одоо албан тушаалуудад яг монгол хүнээ тавьдаг ийм схемийг явж байгаа. Энд чинь эрүүл байдаг схем шүү дээ. Яагаад энийг хийж чадахгүй байгаа юм бэ гэхээр миний түрүүний хэлдэг би бол шалтгааны тав тодорхой олцоод байна л нөгөө бизнестэй уулуурхаатай хувийн компани эрх ашиг Монгол Улсын их хурл төлхөө ороод ирсэн. Тэдний өмнө бид үнэхээр одоо хүч сулдж байгаа л ийм л процесс бол болоод байна л та том таранд өнгөх юм бол одоо ингээд телевизчд маань үзэж байгаа учраас Монгол Улсын их хурл хууль баталсан. Тийм ашиглалтын зөрчлийн тухай хууль баталсан. Улсын хурлын гишүүн бол тэр тангаар өргөсөн ийм ард түмнээс ичтүүд өгч. Тийм учраас аливаа юмд ёстой шудраг хандаж энэ ашиглалтын зөрчилтэй улсуудын сам хураалтанд оролцдог байх шаардлагатай байна. Энийг маш их удаа хэлж байгаа. Гэтэл Ансултан бол харин бүр оролцох өнөтгөл цаадлахын лобби гэдэг өөртөө ашигтай юм хууль бодлогуудыг гаргаад байгаа. Бид жишээлх юм бол би жишээлбэл одоо боловсролын бизнес аврал сургууль үүсгэн байгуулсан. Би боловсролын салбарын асуудлаа хамгийн сүүлд одоо хүн зориулж энэ бүхэн цол болох тухай хуулийн шийдсэн. Би ямар нэгэн байдлаар энэ ашиглалтын зөрчил холбогдох учраас би улсын хурал дээр энэ дарагт мэдээд тэндээс би тухайн хэлсүүлж байгаа асуудал оролцохгүй байна. Тэгээ ийм жишгийг бид нар ард нийтээр шааж өгөх юм. Тэгэхгүй ингээд дараа дараагийн асуудал чинь ингээд их хурлаар юусэн асуудлууд ингээд явагдаад энэ улс орны нийтлэг том хэсгийн эсрэг нэг жижиг хэсэг үйлчилсэн юм бол бодож байгаа юм байна. Манай энэ уулуурхан том